Сайн байцгаана үзэгчдээ. Өнөрхөн мэдээллийн хэлбэрийн 5 гарагийн дугаарыг хөглөхөд бэлэн болсон байна. Та бүхэнд мэдээг танилцуулъя. За өнөөдөр Хинтээ аймгийн Онцгой комиссийн оны анхны хурал боллоо. Тус хурлаар COVID-19-тэй холбогдуулан хэрхэн ажиллах талаар байгууллагад QR кодыг хэрхэн байршуулах болон үйлчлэлтийн бэлтгэл байдал Хинтээ аймагт дотороор хичнээн мянган мал үйлжилж байгаа. За цаг агаарын нөхцөл байдал болон цахилгаан эрчим хүчний талаарх мэдээллийг цогцоор нь хүргэлээ. Өнөрхөн мэдээллийн хэлбэр газар дээрээс нь сурвалжлан бэлтгэн хүргэлээ. Өнөөдөр Хинтээ аймгийн Онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээр хурдаж хэдэн асуудлыг шийдвэрлсэн байна. За бүх шатны аж ахуйн нэгж төрийн байгууллага нийтийн эзэмшлийн гудамж талбай. За худалдааны төвүүдэд иргэдийн байр шиг тогтоох зорилгоор QR код үүсгэж нэвтрэх хэсэгт байршуулах ажлыг эрчимжүүлж 1-р сарын 11-ний дотор байршуулж дуусгаар болсон юм а. Зэрэгт тухайн байгууллагаар нэвтрэхдээ баримтны аппликейшн гаргаж уншуулахад боломжтой. Хэрэв халдвар гарлаа гэж үзвэл хаагур явсан маршрутыг хялбархан гаргах боломжтой юм а. Гол зорилго нь QR код бол ерөнхийдөө буцаад иргэнийг хамгаалах асуудал чиглэгдэж байна. Тэрний үгээр зэрэг хэрвээ ямар нэгэн байдлаар мэдээлэл ухааны сүлжээний тэр байшингаар ороод гарч ирсэн гэдгийг тэмдэглүүлээд яваад өөрөө уншуулад явах юм бол дараа нь тэрнтэй холбоотой асуудал үүсээд тэр байшинд одоо юу гэдэг хавчийг тодорхойлох нөгөө эрүүл мэндийн хэлээр хүмүүсээ зөвлөдөг шүү дээ. Тэр зөвлөлтөн дээр өгүүлэл нь хамгийн чухал ачааллах юм. Ер нь бол QR гэж та бүхэн мэдэх багтай. Quick response буюу түрүүний хариулт гэсэн нийт авчлалтай энэ бол өмнө ч гэсэн хэрэгжижсэн зүйл. Тэгээд QR кодын хувьд бол бид нар одоо энэ зааврыг ингээ архич хошоолгож тавьж байгаа. Тэгээд энэ сомбоо босч хэрэгтэй болж юм билээ. Тэгэхээр хамгийн их хүн хөдөлгөөн их байгаа газрууд дээр энэ кодыг хэрэгжиж тавиад байгууллагын гол үүрэг бол өөрийнхөө байгууллагын QR кодыг энэ QR цэг 119 цэгийн гэдэг сайтаар ороод бүртгэлээ хийгээд тэгээд хэвлээд авах хэрэгтэй. Тэгээд хэвлэж авсан QR кодоо аль болох олон байрлал дээр тавих зүйтэй юм байна. Ганц газар дээр биш, том байшингийн одоо хаан байж болох юм байгаа бүхэл газрууд дээр тавьчихад тэгээд яг иргэнд төвөгтэй зүйл нөгөө одоо ихээр зэрэг одоо бид нар өөрсдөө ч гэсэн адилхан тийм заавал утсаа гаргах нийт хоёр тэр утсан дээр нь e-баримт аппликейшн заавал суусан байх хэрэгтэй. Тэгээд e-баримт аппликейшнтэй байгаа тохиолдолд e-баримтад бид нар суглаагаа бүртгүүлээд штэ. Яг тэрнтэйг адилхан зарчмаар тэр тавьсан байгаа кодыг уншуулад өөрт нь ямар нэгэн тэглээ унштай байлаа гэдэг чинь гарахгүй зүгээр уншаад өнгөрнө. За Хинтээ аймгийн хэмжээнд 5 цагт суурин болон хөдөлгөөнд пост 5 тээврийн хэрэгсэлтэйгээр 20 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. За 1-р сарын 5-ны өдрийн байдлаар 332 тээврийн хэрэгсэл 563 зорчигчтойгоор Хинтээ аймагт нэвтэрчээ. За өнөөдрийн байдлаар 1311 иргэн гэрийн ажилтнанд байгаа талаар эрүүл мэндийн газар мэдээллээ. За хүнс хөдөө аж ахуй үйлчлэлийн байдлын талаарх мэдээллийн тухайд 2020-оос 2021 онд 89 багийн 8.4 мянган малчин өрхөд 4.6 сая толгой мал үйлчилж байна. Харин отроор 10 аймгийн 55 сумын 111 өрхийн 63521 мал отроор үйлчилж байна. Одоогоор үйлчил хүндэрсэн сум байхгүй, өвс тэжээл хангалттай байгаа хэллээ. Аймгийн хэмжээнд 2020-оос 21 оны үйл 9 багийн 8.4 мянган малчин өрхөд 4.6 сая толгой мал 27 шилжүүлсэн 8.2 толгой мал үйлчилж байна. Аймгийн хэмжээнд одоо нийт одоо цэсэн бүрхүүлтэй байгаа 10-аас 12 см-ийн зонтос сүмбэрхүүлтэй агарын дундаж температур бол улсын одоо дунджаас хүйтэн хэрлэн өлзийт дэлгэр хаан сумдад одоо 40 градусаас дээш хүрч байгаа нь бол малын өвлөлтөнд сөргөөр нөлөөлж байгаа буюу цас одоо хөрөлж хатуурхад одоо нөхцөл өөрчлөж байна. За аймгийн хэмжээнд нийт одоо өвдөжлийн байдал одоо хөдлөг байгаа зарим нь энд бол аймгийн хэмжээнд малчтын хэрэгцээнд бэлтгэсэн 119.1 тонн өсний 31.8% болох 37.9 тонныг сумдын аюулгүй нөөцт бэлтгэсэн ба 90,9 тонн өвсний 10.6% болох 832.8 тонныг
400 рейсэн тоон тэжээлийн 1.4% болох 946 тооныг тус зарцуулаад байна өнөөдрийн байдлаар. За гаалшаад өмнө дэлгэр бас чирээд бин дээр наруулан Батноо руу хэрлэн сумд аюул гүнээчийн өвсөө хөдөлгөж зарцуулаагүй байна. За малчтад өнөөдрийн байдлаар 81.3 тонн өвс, сумдын нөөцөд 1216.2 тонн өвс, 233 тонн тэжээл, аймгийн нөөцөд одоо 500 тонн өвс 100 тонн тэжээл хадгалагдсан хавар байна. За Хинтээ аймгийн цаг агарын тухайд 1 сар хүйтэн байна. Шөнөдөө 38-аас 42 градус хүртэл хүйтэрж байгаа нь олон жилийн дунджаас 8 градусаар хүйтэн байгааг ус цагаар онцлог шинжилгээний албанаас мэдээлсэн юм а. Сар маань ерөнхийдөө энэ олон жилийн дунд байдлаас ерөнхийдөө хүйтэн энэ хүүтэрлүүд маань хаана хэдийд явагдах вэ гэхээр нэг болон 2 дугаар 10 хоногийн сүүлч 3 дугаар 10 хоногийн дунд үеэр гээд нийтдээ ерөнхийдөө 3 удаа энэ одоо тохиолдоод байгаа шиг 35-аас 40 градус хүрч байгаа энэ хүүтэрлүүд манаас хүүтэрч дахиад 3 удаа 2-оос 3 удаа хүүтрэх нэ. Хурд тонцол бол нутгийнхаа бол энэ жил бол олон жилийн дунджийн орчин маань хурд тонцны бол их баг байгаа. Өчигдрийн орсон тонцол ихэнх нутгараас 0-аас 0.8 мм цас орсон. Огт ороогүй газар сум бол дадал наруулан сумдуудад бол цас ороогүй. Босод сумд бол 0-аас 0.8 байгаа засыг бол 1 см орчмоор нэмэгдүүлсэн ийм цасан бүрхүүлтэй байна. Цаашд бол цасны хэмжээ бол гайгүй, харин хүүтрлийн хэмжээ 2-оос 3 удаа энэ хүчтэй хүүтрэлт бас манай аймагт явагдахаар одоогийн байдлаар бол харагдаж байна. За дараагийнх нь одоо ойрын хугацаанд бол энэ яасан мөр гэж. Ойрын хугацаанд ерөнхийдөө хүүтрэл 8-ны өдөр хүртэл үргэлжлэнэ. 9-ноос бол сулрна. Энэ сулрлаа гэхдээ бол нэг 5-аас 8 градусаар сулрах буюу тэр тусмаа Чингис хот Улзийд Дэлгэр хаан одоо энэ гол хүүтрэл орчин тогтмол чадгаа энэ хэсгүүд бол нэг 32 градус хүрч хамгийн дулаанд бол 32 градус хүрнэ. Тэгээд 8-наас дулаараад эргээд 15-6 дахиад бас энэ тодорхой хэмжээний хүүтрэлүүд маань 35 градусаас даваад бас 3-аас 4 хоног үргэлжилж тийм байгаа. За Монгол Улсын засгийн газар цахилгааны төлбөрийг тэг болгосон шийдвэр гарсантай холбогдуулан эрчим хүчний ачаал огцом өсөж байгаа нь анхаарал татаж байна. За Хинтээ аймагт 2020 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлэн 5.6 сая эрчим хүч авсан нь өмнөх сарын хэрэглээнээс 1 саяар эрчим хүч нэмэгдсэн буюу Ундрахааны 71 дэд өртөөний 5 дэд станц 100%-аас дээш ачаалалтай, бус дэд станцууд 100% ачаалалтай буюу хэтрэлтэй байгаа юм а. За энэ өвлийг ийм ачаалалтай явуулвал маш том эрсдэл үүсэж Чингис хот эрчим хүчээр тасалдах эрсдэл ойрхон байгааг Хинтээ цахилгаан төвөг сүлжээ салбарын дарга танилцуулсан юм а. За энийг бол Баян хадрах дээр байгаа бригадыг 3 цагийн дотор очиулаад нөөц трансформаторыг очиод одоо 3 цагийн дотор бол хүчлийг сэргээсэн. За өчигдөр бол Мөрөн, Үлзий, Турх, Өмнө дэлгэргээд сумдуудын хэрэглэгчдүүд бол цахилгаан эрчим хүчгүй болсон. Тэгээ бид нэр бол эхний бригадыг илгээгээд үзлэг хийхэд бол Мөрөн сумын трансформатор гэмтсэн байсан. Шалтгаан гэвэл том аврын машин шум тасалсан. Үүнээс болж одоо Мөрөн сумын 3504 кВт-ийн трансформатор гэмтсэ. Тэгээ азар бас Багнуурын трансформатор энд байсан учраас тэр трансформаторыг бол тавьсан байгаа. За тэгээд 33 хэрэглэгчийн 136 цахилгаан хэрэгсэл шатсан. Өчигдрийн тэр машин шугам тасалснаас болж. За энэ дээр тэгээд өнөөдөр өчигдрийн байдлаар 10 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс явуулаад 28 нэр төрлийнх нь цахилгаан хэрэгслүүдийг авчираад одоо засж байна. За тэгээ үлдсэн одоо тэр жишээлбэл энэ бол процесс бол өчигдөр 15 цаг 30 минутаас 16 цагийн хооронд болсон процесс ахгүй юу. Тэгэхээр энэ үед бол сургуулийн 90 шиг коридор ингээл асфальттай байсан. Одоо сургууль маань үйл ажиллагаа явуулахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мэтчлэн одоо нэг цахилгаан шаардлагагүй ажиллахгүй байгаа газрууд нь одоо цахилгаан хэрэгслээ унтрааж авахгүй бол одоо ингээд нэг том аврын машин аваачаал шугам таслахыг хизээч шугам таслахыг бол үгүйсэхгүй шүү дээ. Тэгээд одоо Мөрөн сумын хэрэглэгчд маань өчигдөр бол
бүр залхаа ирчим өчгүй бараг 1-2 хоног багнуураас трансформатор ирэх хүртэл хугацаанд бол гэрэлгүй байх нөхцөл тэгээ хөлдөлт үүсэх нөхцөл бол үүсэх байлаа. Тэгээ юу бэрхтэр ажиллаж ирсэн нэг зөөрийн трансформатор багнуурын зөөрийн трансформатор байсан тулдаа бол энэ нөхцөл байдал гайгүй боллоо. За 3 дугаарт бол Хинтээ аймаг түүхэндээ анх удаа 12 сард 5.5 сая кило цэцлэгч мөчийг авлаа. Энэ бол хамгийн ихтэй манай Хинтээ аймаг 4.6 сая цэцлэгч мөчийг авч ирсэн. Тэгээд 20% өсөлт үүссэн. За ерөөсө томоохон үйлдвэр аж ахуй нэг жуулуурхай ажиллахгүй байгаа. Энэ дандаа ахуйн хэрэглэн дээр өссөн. За Хинтээ аймгийн одоо энэ хэрлэн сумдууд дээр бол асар их олон тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтууд хийж байгаа. Хинтээ аймгийн хэрлэн сум дээр бол ерөөсө бүтээн байгуулалт сүүлийн 8 жил хийгдсэнгүй. Сая трансформаторын ачааллыг өнгөрсөн 7 хоногт хэмжлээ. Өнөөдөр одоо 200 ачаалж байгаа трансформатор 1 байна. 150 хүртэл ачаалж байгаа хувьтай трансформатор 5 шиггүй байна. Тэгээ энэ 5 трансформаторыг өнөөдөр яг солиод тэр ачаалтанд тохируулах тийм трансформатор бол байхгүй байна. За тэгээд хамгийн өндөр ачаалагдж байгаа трансформатор бол Дулаанд байж байгаа Атб 34-ийн трансформатор 200 ачаалж байна. За тэр трансформаторыг одоо энд нөөцөнд байгаа нэг шатлалаар ахиуллаа гэхэд тухайн одоо авч байгаа ачааллынхаа дийлхээр тийм трансформатор байхгүй. Тэгэхээр би энэ дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр аймгийн засаг даргын тамяан газар энэ хэрлэн сумын засаг даргын тамяан газартай энэ манай байгууллага хамтарч бүр энэ ард иргэдийг соён гэрэлх ажил хийхгүй бол эрчим хүчний одоо энэ өндөр хааны 71 өндөр хаан дээр бол манай байгууллага эзэмшлийн 71 дэвтэртэй байдгийг. Энэ 71 дэвтэртэй бол өнөөдөр баг бүгд 100% ачаалтай байна. Тэгээд нэг нь 200%, 550% ачаалтай байна. За Хинтээ аймгийн хүнс ачаа тээвэр гүйцэтгэж байгаа 315 тээврийн хэрэгсэл зохицуулт хийх төр журмыг боловсруулан мөрдгөрлөлөө. Учир нь эдгээр жолоочид эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа учраас хий хинийгээ эрсдэлд оруулахгүй тулд QR код авч нэвтрэх, тухайн жолоочийн гар утсанд аппликейшн суулгаж хаагур явсан мэдээллийг тодорхойлох, хяналт тавьж ажиллах. За мөн тээвэрч явсан жолоочид гэртээ ирээд 7 хоног өөрийгөө тусгаарлах зохицуултыг хийхээр болсон байна. За мөн карго болон дайвар авчрахтаа маш болгоомжтой хандах, тухайн дайврыг автотээврийн үндэсний төв төвлөрүүлж ариутгал хийж тараах, ерөн цаашдаа дайвар авчрахыг хориглох, за иргэд дайврыг Монгол шуудангийн үйлчлэгийг сонгож үйлчлүүлэх зохицуулт хийхээр болсон юм а. За тээврээс ирсэн машин бүрийг ариутгаж, жолоочдоос PCR-ын шинжилгээ авахаар мөн зохицуултыг хийлээ. Дараагийн мэдээ. За Хинтээ аймгийн засаг дарга Цаан хүүгийн идэвхтэй Бентмэр спортын газар болон нийгмийн даатгалын эхлэлтэс эрүүл мэндийн даатгалын тасаг хөдөлмөр халамж үйлчлэгээний газрын удирдлагуудтай уулзалтыг зохион байгууллаа. За Хинтээ аймгийн засаг даргын 2020-оос 2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх цаашид юунд анхаарах талаар эдгээр байгууллагатай уулзаж санал бодлыг нь солилцсон юм а. Аймгийн засаг дарга идэвхтэй нийгмийн даатгалын эхлэлтэс эрүүл мэндийн даатгалын тасаг хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газар Бентмэр спортын газрын дарга удирдлагуудтай уулзаж засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан саналуудыг хүлээн авлаа. Ингэснээр засаг даргын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч 23 агентлагийн удирдлагуудтай хийх уулзалтаа өндөрлөж байгаа бөгөөд цаашид 6 сард 1 жилд 2 удаа албан уулзалт хийж үр дүнг тооцсон ажиллах юм а. За бид бүхэн өнөөдөр бол бас нэлээдгүй ачаалтай ажиллаж байгаа. За нэгдүгээрт бол одоо энэ ер нь бол одоо 2020 оны орон нутгийн хурлын сонгуул болж өнгөрснөөс хойш 2 сарын хугацаа өнгөрлөө. Энэ 2 сарын хугацаанд бол аймгийн зүгээс аймгийнхаа даргын мөрийн хөтөлбөрийг одоо боловсруулах, за энэ оныхоо төсвийг батлах гэд нэлээдгүй ажлууд бас байлаа. Тэгээ мөрийн хөтөлбөр дээр бид бүхэн бол бас ард иргэдээс ер нь бол давхарсан 2560-аад хүнээс бас санал авсан. За төрийн албан хаагчдаас, агентлагуудаас бас саналуудыг авсан. Тэгээд өнөөдөр энэ шинэ оны эхний өдрөөс бол эхлээд энэ засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт эхэлж. За энэтэй уялд хэрэгжилтэн дээр бид нар бас хэвстэй гэж ингэж үзэж байгаа. Нэг мөрийн хөтөлбөр бол цаасан дээр биш амьдрал дээр хэрэгжих хэвстэй. Тэгээ амьдрал дээр хэрэгжүүлэхэд нэлээдгүй бэрхшээл бол гардаг. Тэгээ энэ бэрхшээлүүдийг энэ төрийн бүр дундын уялдаа холбоогоор яах юм, ямар байгуулалттай байх юм, ямар бодлого хэрэгжүүлэх юм. За гэдэг дээр бол одоо агентлагуудын өдөрт агент очиж уулзахыг төлөвлөжсэн. Тэгээд энэ үйл ажиллагаа өнөөдөр ингээд ер нь дуусж байна. Оны өмнө бид нар одоо 19 агентлагуудаас уулзсан байсан. Тэгээ одоо ингээд засаг даргын үйл ажиллагааны 6 бүлэг 100
нэгэн одоо зорилттойгоор ингээд хэрэгжиж эхэлж байгаа энэ цаг үед бол энэ салбар дундаа ажруулснаар хийх бас нэг бол байгаа гэж ингэж харж байгаа. Тэгээд даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр бол цаасан дээрээс амьдрал дээр хэрэгжих ёстой хэрэгжилтийг хангахын төлөө бид бүхэн бас уулзаж энэ одоо зөвхөн одоо үүрэг чиглэл өгөөд суух биш ямар хүндрэлүүд гарч байна вэ гэдгийг бас бодтойгоор бас нүүрөө тулж ингэж ярилцж байгаа гэж ингэж бас ойлгож болно. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас ажилгүй ажиллах хайж байгаа залуучуудыг сургаж хөгжүүлэх, мэдээлэл авах боломжоор хангах зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагийн хөрөнгө оруулалтаар хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх төвийн байрны 2 давхуртад залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төвийг тогтжуулсан байна. За Хинтээ аймаг хөдөлмөр халамж үйлчлэгээний газар хэрхэн яаж бас ажиллагааны талаар. За өнгөрсөн 2020 онд хөдөлмөр халамж үйлчлэгээний газараас тавьсан зорилтуудад амжилттай биелүүлсэн гэж бодож байгаа. Хэдийгээр одоо дэлхийн нийтийн хамаарсан энэ цар тахал Монгол улсад ч гэсэн одоо ороод ирсэн олон нийтийн хэмжээ зохион байгуулалт ч гэсэн бид нар бас нийгмийн халамжийн үйлчлэгээ хөдөлмөр эрхлэлтийн үйлчлэгээ бас иргэдтэй хүртээмжтэй хүрэх талаар бас тодорхой ажил хийгдсэн. Тоолох юм бол одоо ийм Монгол хөтөлбөрийн хүрээнд нийгмийн халамжийн үйлчлэгээ бас захимжаад ихсэн байгаа өнгөрсөн оноос эхэлж өнгөрсөн онд 26 төрлийн үйлчлэгээ одоо захим үйлчлэгээнд хамрагдсан. Ингэснээр одоо иргэн заавал одоо багийн даргаасаа өрхийн хэмжээсээ тодорхойлт аваад манай дээр цаас барьж ирэх биш. Шууд цахимаар одоо үйлчлэгээ авах бүрэн боломжтой болсон. Тоолох юм бол одоо цалинтай ээж гэдэг ч юм уу алдар цалтай ахмад авах гэж байгаа одоо ахмад ээжүүд манай одоо алдар хэнийг 2 дугаар одоо авч ээжүүд манай л шууд одоо ийм халамж бүртгүүлээл одоо тэр эрх хүн үсүү мэдгэж чинь. Тийм учраас манай дээр очих ингэ шаар ийм үйлчлэгнүүдийг бид нэр 100% нэвтрүүлээд энэ үйлчлэгэнд хамрагдсан иргэдээ өнөөдөр 100% бүгдийн данстай карттай болгосон учраас иргэд өнөөдөр бол арилжааны банк манай дээр очих шууд гэрээсээ үйлчлэг авах бүрэн боломжтой болсон. Энэ үйлчлэгээ өмнө 2021 онд үргэлжлээд явагдсан зарим нийгмийн халамжийн үйлчлэгээнүүд тэтгэврийн тэтгэмжүүд маш шинээр энэ халамжид нэвтэрснээр бас иргэд бол одоо тий гэрээсээ халамжийн үйлчлэг авах бүрэн боломжтой болж байгаа. Энэ бол эхлэл явагдсан байна. Хоёрдугаар хөдөлмөр эрхлэлийг дэмжих чиглэлээр бас төсөл хөтөлбөрүүд иргэдэд олгодог. Энэ төсөл хөтөлбөрөөр бас 2020 онд бид нэр эхний хагасжилттай 70% олгосон байсан. Ингээ үргэлжлээд энэ одоо бас 30%-аас жооны сүүл өгөөд ингээ дууссан байна. Ер нь нийт хичнээн төсөл хөтөлбөрүүдийг танай халамж хэрэгжүүлв. За яг халамж хүртдэг гэдэг хичнээн үрхтэй аймагт байгаа юм бол. За халамж төсөл хөтөлбөрт мэдээж одоо бид нэр 6 үндсэн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөр болгон дээр бас зорилт бүлгийн иргэдэд хамруулад хөдөлмөр эрхлэлийн одоо болсон шаардлага хангасан иргэд хамруудаа явж байгаа. За халамж хүртэгч иргэн гэхлээр бас харьцан ойлголт юм уу. Өнөөдөр нийгмийн халамжийн үйлчлэг авч байгаа бүх иргэдийг одоо тухайлбал халамж хүртэх шилжих юм бол өрөөсөө ойлголт тухайлх юм бол хүүхдийн мөнгө гэдэг бол одоо тий халамж ихээс илүү өрх гэрийг тэтгэж байгаа үйлчлэг авах чинь хүүхдийн мөнгөнд өнөөдөр манай Хинтээ аймгийн хэмжээнд 27 мянган хүүхэд хамрагдаа явж байна. Сар болгон 100 мянган төгрөг буюу сартаа нэг 2.7 тэрбум төгрөг энэ бол яг өрхтөө орж байгаа дэмжих бол явж байгаа. За хүмүүсийн ишгийн бичлэгийн үйлчлэгэнд 1831 өрх хамрагдаа явж Хинтээ аймгийн хэмжээ. Энэ бол одоо бас энэ цар тахлын үед хамрах хүрээ хэдий одоо нэмэгдээгүй ч бид нэр мөнгөнд дундаас 2 дахин нэмэгдээд ингэ явж байгаа. Ирэх жилүүдэд бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн үр дүнд шинэ ажлын байрыг 450-аар нэмэгдүүлэх, бизнесээ их л арга хэмжээг жил бүр зохион байгуулах, тусгай хэрэгцээ шаардлагатай иргэдийн орчны хүртээмжийг сайжруулж, орчин бүрдүүлсэн байгууллага аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн хувийн хвшилтэй хамтран хөдөлмөрийн хувийн биржийг шинээр нээж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний сар хүрээг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн шинэ саналуудыг тусгаж, зорилт болгон хэрэгжүүлэх гэж байна. Мэдээллийн хөтөлбөрийн төгсөлд Хинтээ аймгийн онцгой комиссийн шийдвэрийн талаарх мэдээллийг Хинтээ аймгийн засаг дарга бөгөөд Хинтээ аймгийн онцгой комиссийн дарга цагаан хүүгийн эдэр бат цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэж байна.